Хорвоогийн хамгийн азтай үндэстэн угсаатан улс нь гарцаагүй Монгол. Монгол угсаат нь хил авианы зааглалаар Турк, Тунгус хэлний үлдгий нутаг. Газар нутаг түүхийн зааг амьдралын хөвшлээр хүннүү нийгэм, морьтон түмэн, эсхий туурахтан, нүүдэлчин хөвшлийн гээд Тунгус талдаа он бүсийн цаатан, анчин, бүрэн гол дагсан нүүдэлчин загасчин болоод явдаг. Энэ цагт энэ нь Турк улс гээд Төв Азийн 5 орон Туран эдийн засаг цэргийн холбоотон байх хэлбэрт орхино. Монголоос эхлээд нэгдсэн Солонгос зураглалд орох Корей улс, Япон энэ нь номхон далайн бүсийн нэг угсаа гаралтан болдог. Улс төр эдийн засгийн энэ хүч бүрэлдэх нь дамжиггүй болж байна. Ийм аз хиймэр эзэн Чингисийн инхийг алдаршуулсан чин зориг Эчин Манлайлын урт удаан олон жилийн дараах эв санааны нэгдэл юм. Монгол улс өөрийгөө жижиг дорой цэргийн хүчин чадал сул гомдоолол үүсгэх орон зайгүй болж байна. Цэргийн хүчээр Америк нэгдсэн улс, удаан Орос, тэгээ Хятад ордог бол Солонгос, Япон, Турк улс дараагийн ээлжийг авдаг. Сүүлийн 3 нь Монгол. Улсын угсаа гарал, алтай хэлний аймглал гээд зүс царай, ижил төстэй гэх үзүүлэлт хамгийн гол нь арчил болох үнэт зүйлээр холбоотон болгож байдаг юм. Тархаа бутархаа байхын өөрийн амьдралын үе гашуу зовлон зүдүүр зэргээр ухаарсан Тэмүүжин өвгдээчийн домогт үх зэргээс ухамсарлан улс үндэснээ авхаалт самбаа, мэргэн ухаан, алсын хараанд онилсон үүжүү тайван зан авир хувийн чанд сахилга журам зэргээр нэгтгэж чадсаа. Чингис хаан дан өдөөгч авиртай 2 хөршид Монгол угсаатан нүүдэлчин олны хамтаар хүн биш хууль тогтнох эзэнт гүрнийг босгосон байна. Улмаар Чингисийн аж хүү Батхан 1243 онд ижил мөрний уг хэсэгт Сараа хатноо Алтан орд улс байгуулж өөр нэг аж хүү Хувлиан хаан хаан бэлэг хотыг төхнүүлж 1264 онд цагаан хэрмээс урд орших суудлын иргэншилт бүхнийг нэгтгэж Юан гүрнийг бүрдүүлж Чингисийн ууган хүү Жүчийн удам Батхан Алтан орд улсыг 23 холбоотон улс. Ердөө 21 жилийн дараа Отгон хүү Тулуу алдарт Сургатун хатны хаан хүүгүүдийн нэг болох Хувлиан хаан улс байгуулж. Ийхүү 1269 оноос бие даасан Алтан орд тусгаар улсдаа монголчууд бид 752 жилийн эв найрамдлыг туулахдаа 1921 оноос 1991 он хүртэлх зүйл засаглалын холбоотон 70 жилийг, арчлын чиг баримжаа авсан 30 жилийг туулаж өнгөрүүлв. Бидний эв найрамдал 752 жилийн эв нэгдэлтэй дурсамж түүх. Урд хүрштэйгээ 1264 оноос хойш 754 жил 2 гүрэн бүтсээр хөршлөж түүнийг 300 гаруй жилд нь монголчууд зөрчид Монголтой цэргийн холбоонд бүгд найрамд Хятад ард улс болох цагт зөвлөлт холбоот улсын нэгэн адил хүлээн зөвшөөрж угтан авсан бол бүгд найрамд Монгол ард улсыг нэгдсэн үндэсний байгууллагад бүртгүүлсэн тэр жавхлант мөчид бүгд найрамд Хятад ард улс нь хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрж онцлог түүхтэй. Өнөөдөр 2 орны хооронд монголчууд бидний хэмжүүрээр хамгийн үр дүнтэй худалдааны түнш орон болсон байдаг. 2 хөрш бидний иж үрэн түнш улс юм. Энэ утгаараа Монгол улс дэлхийн хамгийн амар амгалан улс орны рейтингээр их дээгүүрт ордог.
Эзэн Чингисийн алсын хараа яв цав бүрдэж монголчууд бидний үндэсний онцлог нь инх тайван эв найрамдлыг бэхжүүлэх байх хувь тавиланг тодруулдаг. Тийм ч учраас хойшод нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах байгууллагт хамгийн чармаалттай энэтхэг номхон далайн бүстэй тэргүүн оролцож байх орон зай нь бидний байх өгөгдөл болжээ. Иймийн тулд хөрш хоёр оронтойгоо аль алинд нь холбоотон байсан. Бидэнд дахин нэгэнтэй ч юм уу нийлүүлэн хоёр хоёулантай нь ямар нэгэн холбоо үүсэхгүй байх нь бус нутгийн олон талд эрх ашигт нийцэх юм. Монголчууд бид асар их чармаалтаар 5 их гүрэн байгуулсан. Аль ч улсад байхгүй түүх үүнийг бас биднээс шаардна. Хөрш хоёр орон маань холбоот улс байхаас гадна тус тусдаа 14 улс оронтой хил залгадаг гэд дэлхийг хамарсан дайн дажинд орсон байхаас гадна газар нутгийн маргаан цөөнгүй байдаг нь олон улсын хэмжээнд бүртгэгдсэн байгаа. Монгол улсын хувьд хөрш хоёр оронтойгоо газар нутгийн маргаангүйгээс гадна хил орчимдоо үндэсний соёл ахуй амьдрал нэгдмэл нэг хэлний орчинд байх бас монголчуудаар хүрээлүүлсэн байдаг. Гайхалтай энэ орон зайны онцлог Монгол улсын эдийн засаг, соёл, урлаг, спорт, үндэсний хүнс хэрэглээ, ахуй эд хөгшил бүхий арилжаа 8 байхыг дангааршилдаг. Нөгөө талаас хамгийн их байгалийн баялагтай Орос улсдаа уул уурхай хамтрахгүй байх, хамгийн их валютын үзүүлэлттэй Хятад улсаас зээл авахгүй байхыг онцлож байдаг. Худалдан авах чадвар заасан хоёр оронтой мөнхийн найрсаг байх орон Монгол улсаас өөр орон үгүй билээ. Энэ байдал нь бусад орон Монголтой хамтын үйлдвэр, нэх бүтээгдэхүүнээ хоёр талд нийлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа. За энэ байдал хоёр хөрштөөгөө арилжаа 8-аад хэлэх боломж юм. Монгол улс ямагт хөрш хоёр улстайгаа сепаратист үзлийг өөгшүүлэхгүй байх нь орчин цагийн ухамсар байхаас гадна эзэн Чингисийн зарилгийг дагаж мөрдөх ариун үүс юм. Бусад бүхий л асуудал нь олон улсын хууль тогтоомж хүлээсэн үүрэг бахва арчлан хээр талын нүүдэлчний амьдрал бүхэн тохирсон нийгмийн харьцаа байдаг. Эрхэмсэг Монгол оршихуун дангааршил, ондооршил, онцооршил дээр тогтох бөгөөд хүн бүр ёс суртахуунаа сонгох сорилт нээлттэй байхыг Чингис хаан ёс болгож. Энэ нь шашин шүтлэгийн эрхчлөө юм. Чингис хааны хууль тогтоомж нь их хуралдаагаар орж хүн биш хууль удирдах горим нь энэ цагт парламентын горим болж байдаг. Монгол нэрэнд орсон улс байгуулагдсанаас хойш хойд хөрштэй 752 жил. Алтан орд нь 23 улсаас бүрдэж исэн. Урд хөрштэй 754 жил. Өнөөдөр Хятад улс нь 23 муж улсаас бүрддэг. Хөршилсөн бид тэв дэлхийд сайн хөршийн, иж бүрэн түншлийн үлгэр дуурайлал болж чадна. Зөвлөлт холбоот улсыг таран бутарсан 31 жил. Бүгд найрамд Хятад ард улстай найрсаг харилцаа сэргээсэн 31 жилийн дотор Оросын оролцоо Хятадын нөлөө зэрэг нь Чингисийн үнэнч байх зан үйлд эмзэг тусдаг. Эв найрамдлаас илүү их хүч энэ дэлхий дээр байхгүй. Чингис хааны хэлсэн үг. Эмзэг тусаад байгаа дээрх асуудлыг шийдэх тийм төрлийн тогтолцооны гарц бий. Шунал, дачаангуй уур, омог, ата житөө дөрвөн мунхаг. Эцэст нь хүн чанараа эд мөнгө эрх тушаалаар худалдаж алига алтдаг. Монгол улс өнөөдөр яг л ийм зураглыг олцоод байна.